эрэгтэйгээс одоо зулгааж эхэлдэг. Зулгааж. Гэтэл энэ хөвлийг тийм давскыг дарлаа. Баруун хөл дээр суулаа. Одоо тэнцэрд болсон. Эрэгтэйгээс ямар ч зулгаах шаардлагагүй байхгүй. Энийг өргөлөө тэнцэрэг боллоо. Ойлгомжтой байгаа сте. Тэгэхээр бид нар ерөөс яадаг вэ гэхээр хүүхнүүд маань давскаа өргөөд дээд тэнглэхээр хошоо ингэж ундаг гэсэн үг. Гэтэл энэ маань өөрөө уналт ихэд давскыг дарна. За ганц яваач ингэж унаа зогсож байгаа. Slow гэхэд мөр дашаа өвдөг шагаа гэх мэтлэн энэ чинь нэг шугамд байх хэвээр. Тэгш. Дэг нь ал нэг шугамд. Гэтэл энэ дэр бид нар өөрсдөө давскаа өргөөд ингээд давскаа өргөөд чэжээр унжиж байгаа. Ингээд тэнцэр албаа. Тэгэхээр нөгөө нэг шугамч байх болж байгаа хэвээр тий. Техник буруу болчихсон. Тэгээд давскаа өргөж юмуд биеийн жингээ 70% дээд тэглэх буюу чэжлэндээ хуваарлагдаад тэнцэргүй болдог. Эрэгтэйгээс зулгааж эхэлдэг гэсэн үг. За энэ онолтыг хэдүүлээ сурыг. Ер нь бол 1, 2, 3 чанарын ялгаа байхгүй. Нэгээ сурцсан байхад 2 нь ойлгомжтой, 3 нь ойлгомжтой болчихно. Яагаад гэдгийг мэдчихэв. За нэгээр онё. За нэгээр бүсгүй маань танго нэгээр онолт хийсэн. 2 руу шилжээ. Ялгаа байна уу? Хөл нь урдаа, хөл нь хойноо гэдэг ялгаа байна. Тэгээс л үндсэн техникийн хувьд бол ялгаа байхгүй гэсэн үг. За энэ дээр 2-аар ононгууд бид нар ингэдэг штэ. Одоо шоглож байгаа биш шүү. Гэхдээ тэгдэг хүмүүс айгүй олон байдаг. 2-аар ононгууд за зигзаг 5 6 ингэж суугаал тэр одоо өсгөн дээр хугарал үүсгээл энэ өвдгөн дээр хугарал үүсгээл хөвлийн хоорондоо салаал энийг гоё харагддаг гэж ойлгодог. Гэтэл энэ маань бол буруу. 2-аар уналт маань өөрөө нэгтэйгээ муу ялгаа авахгүй хөвлийг салахгүй. 2-аар гэсэн шүү дээ. Хөвлийг салахгүй байх хэрэгтэй байхгүй. Энэ хөлнүүд маань нэг шугамд мөн л адил нөгөө өсгийн нуус чигээр байна гэсэн үг. Өсгий харагдахгүй. За үүний дараа эмэгтэй мэн гоё унлаа гэд нэмэр байхгүй. Эрэгтэйгийн хувьд багш нэг маш том ялгаа харуулъя. Нөгөө нэг 50% буюу хагас бие авч үлдэх, гаргахгүй тал дээр ярилцсан.